Декузийн тансаг харшид буцаж ирэхэд тэрээр хүлээж байсан маш үн цэнтэй их хэмж авлаа. Хайрцгийг нээхэд Декузен Вонгран Укинэд зариулан уралсан шидэд эзэж болох Зокалийн Укины шидэд саваа өгдөв. Энэ нь 500 мана хадгалж шидэд чадварыг ихээхэн нэмэгдүүлэх чадвартай. Хамгийн чухал нь энэ нь түүний гоо зүүн мэдрэмжид яг тохирч байлаа. Шидэд саваа үнэхээр үзэс хэмтэй байв. Ямар ч тач үүнийг хамгийн сайн модны материалаар урсажээ. Автомат суралцах чадвар нь ашиглалтын үр ашиг болон гоо зүүн мэдрэмжийг нэмэгдүүлж өгдөг тус энэ зүйл төгс зэгсэг юм. Түүнчлэн энэ нь Укины цосон төржийнхний ерөөжийг шингээсэн тул демон усгах болон хөөх тал дээр онцгой чадвартай. Эхэндээ тэр 9 сая югээр хулигдуулж байсан ч одоо шидэд саваа гартан ирсний дараа маш ашигтай наймаа хийснээр ухаарав. Шидэд савааны жинхэнэ үнцэн өртгөөсөө хол давсан байв. Шидэд саваатайгаа зугаацах цагийг нь тасалдуулан зарц рой оройн хоол бижин босныг дуулгав. Өнөөдрийн хоол маш тансаг бөгөөд амттай харагдаж байлаа. Гал тогооны ажилтнууд бүх чадвараа дайчилсан бололтой. Декузед энэ тансаглалаас хаад болоогүй ч тэр баг зэрэг гайхжээ. Түүний ихт санхүүгийн хүнд байдлын талаар байнга сануулдаг атла ямар ч тохиолддоггүйгээр ийм том найр хийж байв. Тэрээр хамраа сөхөн амьдралын санхүүгийн бэрхшээлийг даван туулахын тулд зүгээр сайхан хооллож хүчээс илбэхийг хүссэн гэж тангарагчав. Хаач тэндэж одоо хаяарч томорч энүүгөө бай зарцрой эртний эд зүйлсийг дахин зарснаар нэлээд шуугэн тарсныг хүлээжээ. Бүх эд зүйлс гарч ирмэрцээс өндөр үнээр зарагдсан байна. Тэдгээр нь худалдан авагчдад маш их таалагдсан тул дуудлага худалдааны газарт асуудал үүсгэжээ. Дуудлага худалдааны өрсөлдөөн өрмөхийг хараад Рой болон харшийн хатагтай баярын нүжимс тослуулав. Одоо тэдэнд харшийг хэдэн жилийн турш санаа зовох зүйлгүйгээр авч явхад шаардлагатай мөнгнөөс илүү их санхүүжилт бий болжээ. Тэр өөрөө хэлэхгүй ч энэ тансаг найр бол хатагтай юрээлийн талархлаа илэрхийлж буй арга юм. Декузе эгчийнхээ энэ үйлдэлийг хараад инээмсэг гэхээс аргагүй төржээ. Тэрээр амттай хороо ширээг дүүргэж чадсныг нь сайшааж тэд чимээгүйхэн амттай хоол хамтдаа зоглов. Тайван амглан өөр амьсгал удаан үргэлжилсэнгүй. Удалгүй тэд дахин хэрэлдэж эхлэв. Удалгүй Декузе өрөөрөөгүй буцаж явлаа. Түүний ширээн дээр овоолсон цаас бичиг баримтууд цэгцтэй нь аргагүй өрөөстэй байв. Хуудас бүрийг эргүүлж мөр бүрийг унших тусам түүний хөмсөх зангиралт нь улам гүнзгийж байлаа. Өөдгөө новш бас хуучин Декузе бол үнэхээр чадваргүй амтан байжээ. Яг одоо тэрээр шалгалтын хуучин асуултуудыг судалж, сорогчдоодаа сонирхолтой улирлын шалгалт бэлтгэхийн тулд маш их хүчин чармайлт гаргаж байна. Анана цанарын эрэрийн нэг бүч дүүд хуучин Декузен оруулж байсан шалгалтын асуултуудыг хараад ямар нэг санаа авна гэж бодсон ч асуулт бүр нь шинэхэн суралцагчдаг хариулахад дэндүү хэцүү болохыг олж мэджээ. Энэ нь утгагүй том зангаар ханхлуулж байв. Энэ нь би бол эрхэмдэд Декузе гайхалтай шийдтэн байна. Миний шалгалтын асуултуудыг хараад цөхрөлт автагдсан гэж орилох шиг санагдана. Энэ бол бардам зангийн илт илрэл байлаа. Асуултуудыг хараад л түүний зан чанар ямар муухай болохыг хинч харж болохоор байв. Тэр оюутнуудынхаа төлөө огтхонч санаа зовдөггүй байжээ. Тэр зөвхөн хүчнээ ухаантайгаа гайхуулахыг хүсдэг байв. Одоогийн Декузе дахин хизээч тийм байхгүй гэж тангарагсан бөгөөд тэр сайн асуултууд оруулахыг хүсэж байна. Тэрээр сорилттой үйл явцтай бөгөөд үүнийг шийдсэн хүмүүст баханхал төрүүлгүүц асуултуудтай шалгалтыг зохиох болно. Ирээдүйдээ шийдтнүүдэд ойлголт урам зориг өгөхийн тулд эвгээр зүйлс байх шаардлагатай. Соргон хүмүүжүүлэгчийн хувьд Декузе өөрийн үйлдэл нь шинэ үеийнхний хөгжилд чухал хүчин зүйл болж магадгүй гэдгийг мэдэж байна. Өдрийн турш бардам зангаар ханхалсан хэрэггүй цааснуудыг ухаж түн төсний эцэст тэр хамгийн сүүлийн хайрцагт хүрлээ. Хамгийн сүүлийн овоолгын агуулгыг уншмагц ямар нэг зүйл толгойд нь бов. Энэ нь өмнөхөөсөө өөр байлаа. Эдгээр асуултууд өмнөхүүдээсээ тис өөр байв. Энэ шалгалтыг өөр хүн зохиосон байх ёстой гэж тэр боджээ. Хэдийгээр хүндрлийн түвшин нь өндөр хിവэр байгаа ч асуултууд нь түүнд хүртэл гайхалтай сонирхол төрүүлж байв. Хуудсуудыг гүйлгэж байхдаа тэрээр асуултуудын цаад утгыг олж мэдхийн тулд ойлгох чадвараа идэвхжүүлв. Гайхалтай нь уг шалгалт нь шидэд шалгалтын зориулалттай цаасан дээр шууд шийдлийг шингээхийг шаардаж байлаа. Хэдхэн минутын дотор тэрээр шалгалтыг бүрэн тайлж шийдлийг гаргахын тулд олон элемент ашиглахыг шаардсан байна. Цаасан дээр шингэсэн цэвэр манагийн нүд гялбам олон өнгийн гэрэл цацарч байв. Эцэст нь энэ нь хүний эмэгтэй хүний дүр төрхийг бүтээжээ. Декузе цэвэр хүчээр бүтсэн хий үзэгдэл рүү дээш харав. Энэ бол асуултыг шийдэж амьд мэд дүрслэлийг гаргахын тулд зөв хариулт өгөх шалгалт юм. Үүнийг хиймэл оюун ухаанаар хийх боломжгүй. Өнгөнүүд нь цэвэр элементүүдийг илтгэж
холилдон үзэсгэж нь төгсдөр дүрслэлийг бүрдүүлдэг. Шийдэн сурсан ойлголт бүрийг баттгсан зохицлыг бий болгодог. Энэ бол цэвэр элементийн шидийг ойлгох хичээст хамгийн тохиромжтой хэлбэр юм. Өөрхний бүтээсэн ийм гайхалтай үзэл баримтлалыг хараад түүний зүрхийг хагах төрөлхийн атайхаас төрөв. Хуучин Декузеж гэсэн энэ шалгаст ямар төгөлдөр болохыг ойлгосон гэдэгт тэр итгэжтэй байна. Зөвхөн жинхэнэ авьяастай хүний гаргаж чадах ойлголт болон урам зоригийн гайхалтай илрэл юм. Түүнийг баг зэрэг бухимдуулсан зүйл бол энэхүү шидэт дүрсдэх цагаан үстэй эмэгтэйхэн болох явдал байв. Декузеж шалгалтын цаасыг ширтэж байх зуур Ахмад Дагдон их сургуулийн захиралд захтаж илгээж цусны малгайтны уралдааны хилэгцэх асуудлыг дараагийн хурал хүртэл хойшлуулах тухай нарийн бичжээ. Хэн нэгний тэднийг дарах дургүй байдлаас болж цусны малгайтны асуудал ийм их маргаан дагуулсан гэж хэн санах вүлээ. Профессор Декузе үнэхээр их өөрчлөгдөжээ. Энэ өрөөнд байгаа хүн бүр тухайлбал шидэт цамхагийн бусад профессор уг зүйлийг сайн мэдэж байгаа. Эзэнт гүрний их сургуулийн шидэт цамхагийн захираас Аделин бол асар их хүч чадвараараа алдартай шиддэг юм. Тэрээр ахлах шидтэн болох хамгийн өндөр магадлалтай нэр дэвшигч юм. Хүч чадал албан тушаалаа үл харгалзан тэрээр гайхамшиг тавим, сонин зан чанартай нэгэн байв. Ихэнх тохиолдолд та түүнийг бусдын сонирхолтой яриагч чагнаж байгаагаар олж харах болно. Тэр охин хов живд дуртай. Дэлхийн үйл явдлыг сонирхох түүний сониуч зан нь гарал үүсгийнх нь нууцтай холбоотой юм. Тэр бол үнэндээ хагас дагны юм. Мэдээж хэрэг энэ шинж чанар нь түүний гайхалтай шидэт хүчний суурь болдог. Тэрээр энэ талаар ярих шаардлагатай болоход гомдолцож, уурлаж магадгүй юм. Ажилтнууд гэхдээ тэр өнөөгийн шиг өдрүүдийн төлөө амьдардаг. Суудлаа эзлээд аяг цайгаа тайван очих зураа Декузайн тэрс үзэгтнүүдийн талд орсон тухай мэдээгээд сарын уулзалтын хижил зүйлгийг нээв. Сар бүр Декузайн эдгээр ярианы гол анхааралт байдагч тэр одоо хаанч харагдсангүй. Хуучин Декузайн байсан бол бүх каагүй зэмлэлийг няцаахын тулд тохуурхан инээж гэр бүлийнхээ нэр хүндийг гайхуулах байв. Бусад профессортуудын нэг нь шидтний зөвлөлийн сүүлийн уулзалтаар хатагтай Руин оролцсныг дурсав. Руин бол урд нь ахлах профессорын албан тушаалын төлөө Декузайнтай өрсөлдөж байсан эмэгтэй юм. Тэрээр Декузайны явуулгаас болж сайн дураараа огцорхоос өөр аргагүй хүрсэн билээ. Тийм чадвартай эмэгтэй эзэнт гүрэнд эргэн ирсэн тухай мэдээнд Аделин мэдээж таатай байлаа. Хэрэв их сургууль түүнд баталгаатай албан тушаал санаж болгоос тэр тэдний игнэнд эргэн ирж магадгүй юм. Тэр үед шидэт цамхаг түүнээс маш их ашиг олох болно. Олон жил өнгөрч хатагтай Руин аль хэдийн ванд улсын агуу шидтэн гипхээ баталжээ. Профессоруудын нэг нь Декузайн тэрс үзэгчнүүдийн талд орсныг ашиглан ахлах профессорын албан тушаалд боловсон хүчний өөрчлөлт хийх боломжтойг даскхан цохолдуулахыг оролдов. Тэдний хорон санаатай саналыг сонирхсан Аделин энэ талаар бодож үзэхээ амлав. Ингээд уулзалт өндөрлөж захирал хүмүүст хагас жилийн шалгалтын асуултуудаа цаг тухайд нь өгөхийг сануулав. Бүгдийг явсны дараа Аделин Декузайны үйлдэл дэх өөрчлөлтүүдийг эрх зөвлөн бодов. Тэр залуугийн ирүүлсэн шалгалтыг аль хэдийн хянаж үзсэн бөгөөд бараг өөрөө хийгээгүй юм шиг маш сайн боловсруулагдсныг хараад алмаарчээ. Зөвүүн инээмсэглэсэн захирал түүнтэй жаахан тоглохоор шийдэв. Хуучин өрсөлдөгч Руин гарч ирвэл маш их драма өрнөх тул тэр хажууханд нь попкорно бариад сууж үзэх дуртай байх болно. Хэд хоногийн дараа хагас жилийн шалгалтын өдөр чирлээ. Цэвэр элементийн маг шиг ойлгох шалгалт эхэж байна. Дебютант бүрт хачин цаас тарааж Декузайны хачин шалгалтын талаар нам гүнхэн яриа өрнөв. Туслах профессор аллан бүгдийг тайвшруулах гэж чадах бүхнээ хийв. Энэ нь энгийн шалгалт биш байсан тул хүн бүр эргэлзэж байлаа. Хагас жилийн шалгалт 10 хоногийн турш үргэлжлэнэ. Энэ бол маш урт шалгалт юм. Эцсийн хугацаанд хичээлийн хуваарын сүүчийн ям гарагийн шүндүнд юм. Оюутан бүр өөрт хуваарлагдсан өрөөндөө ганцаараа шалгалт өгөх болно. Тэд зөвхөн бусад шалгалтанд орох, хоол идүүлэх эсвэл унахын тулд гарахыг зөвшөөрнө. Гэхдээ тэдэнд шалгалтын хуудсыг гадагш авч гарахыг хоригдно. Түүнчлэн энэ бол номоо харж өгөх шалгалт юм. 10 хоног үргэлжилдэг номоо харж өгөх шалгалт ямар хэцүү байх ёстой вэ? Декузайн өөрөө биечлэн ирсэн ч үгүй. Тэр үргэлж туслахаасаа хачин зүйлсийг дамжуулахыг хүсдэг байв. Дуусгахын өмнө алсан хэрэг хин нэгэн бүтэн оноо авбал профессор Декузайн ахлах профессорын албан тушаалаараа дамжуулан зөвлөмж бичиж өгөх болно гэж нэмж хэлв. Энэ бол бүхнийг өөрчлөх зүйл юм. Ахлах профессорын зөвлөмж бол хууран мэхлэх кодтой адил юм. Шидтэнгийн зэрэглэн 1-р, зэрэглэлийн мөнхийгээс 11-р, зэрэглэлийн дебютант хүртэл үргэлжилдэг. Дараагийн шат бүрт дэвших нь асар том даваа юм. Энэ бол хичээл дүүргэх эсвэл цаг хугацаа өнгөрөх тусам зэрэглэл захидаг энгийн систем биш юм. Зэрэглэл бүр дэвшүүлэх шалгалттай
шалгалтай байдаг. Тэр муу дэвшүүлэх шалгалтууд бол тоглоом биш. 4-р зэрэглийг шийдтэн нэгэн хаан байж хасаасандаа Декузаны зөвлөмж захидалтай байна гэд төсөөлдөө өөртөө оштом. Энэ бол хонжуурт карттай байсантай л адил юм. Энэ бол үндсэндээ дэвших хэрхийн үнгүй тасалбар юм. Эфирен тангараг өргөсөн дайснаасаа зөвлөмж авах боломжит төдийлөн сэтгэл нь хөдөлсөнгүй. Энэ нь шалгалтанд сайн орох түүний урам зоригийг бүрмөсөн үгүй хийж байв. Гэтэл тэр нэг зүйлийг ойлгов. Хэрв тэр үнэхээр бүтэн оноо авч Декузаны зөвлөмжийг авч чадвал маш сайн байр суурьтай үлдэх боломжтой. Эфирен түүнийг оргилд хүрэхэд тусаасанд нь шоож шогтонгоо түүний өмнө зогсож болох юм. Энэ нь маш их сэтгэл ханамж авчихгүй гэж үү? Энэ дүр зургийг түш болгон ашиглаж тэрээр 10 хоногийн шалгалтанд өөрийгөө зоригжуулав. Тэр галзуу хүний адил ёчтой инээж байв. Найз нь түүнийг сэтгцэн имлэгт явуулах шаарчээ. Ингээд л шалгалт эхлээд 4 хоног өнгөрчээ. Эфин одоо энэ нь дэндүү хэцүү байсан гэдгийг хүлээн зөвшөөрч байна. Эхний асуултанд тэр нэг цаг зарцуулав. Хоёр дахь нь 4 цаг, гурав дахь нь 10 цаг болжээ. Шинэ асуулт руу шилжих бүрт хүндрэл нь эрс үсдэг. Ширээн дээр шалгалтын цаасны яваа нь даван туушгүй уул шиг санагдаж байлаа. Гэсэн хэдий ч тэр асуулт бүр ямар гайхалтай болохыг ойлгож байв. Тэдгээрийг шийдвэрлэх үйл явц нь хэцүү байсан ч бүх зүйл тодорхой болох тэр мөчөд урд өмнө хизээч мэдэрч байгаагүй ухаарал мэдрэмжийг авчирдаг. Засалсан мэхлэгч Декузан энэ шалгалтыг хийсэн гэдэгт итгэхэд хэцүү юм. Мөр бүрийн тасаар бодох нь ямар шаналтай байсан ч эфирийн ухаарах боломж байсан тул үүнийг орхиж чадсангүй. Эдгээр цагнууд түүнийг 4 хоногийн турш шаналгаж байгаач тэр зөвлөмж захидлыг авахар хатуу шийдсэн хിവэр байна. Ямар ч урам зориг байсан хамаагүй зөв хариулт руу хүчээр зүрхэд хүрч чадахгүй. Мухардмал байдалд орсон тэрээр тархины хүчээ багч гисэн сэргээхийн тулд гадагшаа гарч цэвэр агаар амьсгалахаар шийдэв. Агуу ухаантнууд ичирхэн боддог бололтой. Сильвия фон Жозефин илэд бас маш их шаардлагатай байгаа хадаа салхилахын тулд шалгалтын өрөөгөө орхижээ. Тэрээр бүтэн 30 цаг зарцуулсны эцэст асуултуудын нэгийг шийдэж дуусгаад байв. Сильвия зөвлөмж захидлын амлалтанд автахаар тэнэг биш байв. Энэ бол ямар нэгэн агуу тус болж хувирсан утгагүй өгөөш байлаа. Энэ шалгалтанд бүтэн оноо авч чадах хэн боловч дэвших шалгалтанд ямар ч байсан унахгүй. Гэхдээ тэр энэ хагас жилийн шалгалтыг төгс хийхийг хүсэж байна. Дүн эсвэл захидлын төлөө бус харин өөрийнхөө төлөө. Сильвия өөртөө тавьсан асуулт бүрийг маш сайхан гэж үзжээ. Тус бүр нь өвөрмөц гэгэрлийн түлхүүр юм. Хэрв тэр бүгдийг нь шийдэж чадвал шидтэн болох хувь хүний хувьд өсөлтөнд тэнгэрт хадах болно гэдгийг тэр сайн мэдэж байлаа. Тэрээр урам зоригоо дахин батгахж байх зур эфирийн мөн адил цэцэрлэгт хүрээлэнд ирэв. Хоёр сууд ухаантан яг ижил зүйлийг бодож байжээ. Тэдний хин нь хідэн асуулт шийдсэн бэ? Тэд тэрч байтугай асуултыг нэгэн зэрэг асуув. Энэ нь ичмээр байлаа. Хэсэг чимээгүй байсны эцэст Сильвия 8 дахь асуултыг тайлж байна гэж хариулав. Гүнж аль хэдийн тийм хол явсныг сонсоод Эфин царчиртав. Яг одоо тэр өөр хүргэм 7 дахь асуулт дээр гацчихсан байна. Эфрем мэдэхгүйгээр Сильвия өөрийнхөө явцын талаар худал хийжээ. Бодит байдал дээр тэд 7 дахь асуулт дээр яг адилхан гацсан байв. Энэ нь Эфренээс өмнө буцаж очиж тэр хараал эдсэн шалгалтыг дуусгахын тулд түүнд гал асаав. Санаа зовоогүй дүрс гэж Сильвия босоод шалгалтын өрөөнийхөө зүг алхав. Шидэт цамхагийн оюутнууд хүнд хэцүү шалгалтаа өгч байх зур Декузан өдөхгүй болох асар том өөрчлөлтийн талаар эргэцүүлэн бодож байлаа. Тэрээр эзэн хаан Кабайны модоогоор хүнд байдалтай байгаа тухай сониноос дөнгөж сая уншжээ. Одоо л жинхэнэ тоглоом эхэлж байна. Эзэн хаан Кребимэн зөөлөн бөгөөд дүлгүүн зантай хүн гэдгээрээ алдартай байв. Тэрээр инэрэнгүй тайван завширч байжээ. Тэрээр бурханлаг болон эзэнт гүрний хүчний хоорондох тэнцвэрийг үргэлж эрэлхийлдэг байв. Түүнчлэн тэрээр цусны бүрхүүлийн эсрэг дайсагнасан бодлого явуулдаггүй байв. Түүнийг нас барсны дараа оронд нь гарч ирэх шин завхирагч тоглоомд титэм зөөмгцээ асуудаж болох болно. Дараагийн хаан бол дэлхийн хамгийн чухал хүмүүс юм. София Никер Август. Тэрээр урт нэртэй, урт үстэй бөгөөд нэр дээрээ олон дайны гэмт хэрэгтэй байх болно. Дэлхийн ертөнц асар том өөрчлөлтийг туулах гэж байна. Хагас жилийн шалгалт эхэлснээс хойш 10 хоног хурдан өнгөрчээ. Шалгалтын сүүлийн өдөр олон тооны оюутнууд там шиг энэ марафон гүйтээс гарчээ. Гэсэн хэдий ч доод болон дээд зэрэглэлийн ялгаа хизээч ийм тодорхой байгаагүй юм. Дөнгө үл харгалзсан бүх оюутнууд шалгалт өгснөөрөө хүндэгхэлийн мэдэж зүгсэн юм шиг сайрхаж байв. Сайн оюутан баймаар санагдтал тийм сайн шалгалт өгч байна гэд төсөөдөө
үү? Тэдний ихэнх нь эрх чөлөөгөө эдлийн оронд юу сурснаа эрх зүйн бодож байлаа. Энэ бол бүх хүмүүсийн анхаарлыг байгалиасаа татсан ер бусын үзэгдэж байв. Шидэт цамхагийн бусад профессорууд хүртэл цовхол тараад буй шалгалтыг харахыг тэсэн ядан хүлээж байв. Энэ үед хамгийн сүүлийн асуултыг шийдэх гэж оролдож буй оюутнуудын тоо 2 болж буурчээ. Таамаглаж буй ёсоор тэд бол Эферен болон Сижве нар байв. Энэхүү хараар эзэн 8 дахь асуулт бол эцсийн саад бөгөөд асар том даваа юм. Эферен шалгалтын өрөө даяар уусан кофений аянхнууд овоорон хөвтөж байв. Тэр ядарч туйлдсан харагдаж байв. Эцсийн асуултанд хит авцсан нь түүнийг сэрүүн байлгаж байсан цорын ганц зүүж байлаа. Гадаа хүлээж байсан Дикулен болон Аллан нар өрөөнүүдийн нэгнээс тог гэрэл асахыг хараад таатай байлаа. Эцсийн 2 хүний нэг нь хамгийн сүүлийн асуултыг шийдэж чаджээ. Энэ бол тэр байх болно гэдгийг Дикулен мэдэж байв. Тэрээр хаалгыг зөөрөн онгойлгоод хэн бүхэнд маргаангүй дугаар болох түүний үеийнхний нэг ирээдүйтэй залхамжлагч дэгсэн ороод гарсанд нь түүнд зохих ёсны баяр хүргэв. Мэдээж энэ бол Сижве байлаа. Амжилтынх нь үр дүнд тэрхүү тамшиг хэцүү асуултуудаас хурааж авсан мэдлэг гэрэлт шоу. Нүд Гязбом гоо үзэсгэлэнтэй зураг шиг харагдав. Тод өнгөнүүд нь нефташруулсан манай элементүүдээр дүүрэн байв. Бараан өнгөнүүд дунд ч гэсэн дулааныг мэдэрч болохоор байв. Оддын дор гэрэл харанхуй дунд найдвар асааж байлаа. Дэглэн жинхэнэ бүтээжийг харж байгаадаа ховтой байв. Хэдийгээр тэр энэ асуултуудыг онорч харгасан хүн байсан ч өөрийн хязгаарлалтаас болж энэ гоо үзэсгэлэнг өөрөө ихгэрч чадаагүй юм. Энэ бол Дикузангийн бүтээл биш, харин Ким Үжингийн байв. Тэрээр нэгэн цагт зураач болохыг мөрөөддөг байсан ч хүрэлцээгүй авьяасаасаа болж бүтэжгүйчжээ. Тэр энэ үнэнтэй эвдэрсэн ч бүтээлээрээ хүмүүст секрет хөдлөл бэлгэхийг хүссэн хിവэр байв. Тэр урлагийг өөр хэлбэрээр үргэлжлүүлэн хөөцөлдсөн юм. Ким Үжингийн хүсэл болон Дикузангийн гоо зөв мэдрэмж хоёрын нийлбэрээр хамгийн сүүлийн асуулт мэндэлжээ. Сижвагийн түүний удирдлага дор дуудсан зүйлд түүний хоёр тал хоёулаа тайвшрав. Мөс шиг хүйтэн профессор хамгийн сүүлийн тааврыг бодож олгосонд нь чин сэтгэлээсээ талархахад тэр гайхжээ. Үүний дараа тэр өрөөнөөс гарч одлоо. Тэр талархлаа илэрхийлэх завч олдсонгүй. Өөрийн хүч чадал мэдлэгийн нүд Гязбом илэрхийлийг хараад Сижве өнгөрсөн хугацаанд туулсан зам нацаас сарвайв. Сижвегийн санаж чадах цаг үеэс эхлэн түүний эргэн тойрныхан бүгд дараагийн арчмаагээ болох ачааг түүний мөрөнд үүрүүлсэн юм. Түүний гэр бүл энэ цол хэрэгмээс ирэх их мэдэл нэр хүндэд хид автаж түүнийг шүтэн болгосон байв. Манагийн онолд бүрэн шумпсан өнгөрсөн 10 хоногийн хугацаанд тэрээр түүний гоо үзэсгэлэнг олж харжээ. Нөгөөтэйгөр Эфрений цоцошгүй хичээл зүтгэл цаг хугацаанд үр дүнгээ өгсөнгүй. Түүний цаг дуусч хамгийн сүүлийн асуулт хариултгүй үлдэв. Тэр дутагдлаа хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүйд хүрчээ. Гэсэн ч Аллан түүний дайчин хичээл зүтгэлийг мартав. Эцсийн эцэст хамгийн сүүлийн асуултад хүрэхийг оролцсон ердөө 2 хүн байсан юм. Сижве бүхнийг бодож олсон гэсэн мэдээг тэр дуулгах шаардлагатай болжээ. Эфрен гомдос сүхийн оронд энэ мэдээг гайхмаар тайван хүлээж авлаа. За яах вэ? Сижве бол ердөө л мангас. Энэ шалгалтын явцад зөвлөмжийн завьтал болон амт төшөө авалтын тухай бодлууд алга болжээ. Үлдсэн ганц зүйл нь магигийн хувьд мэдлэг хүсэмжлэх хязгааргүй цангалт байв. Тэр сүүлийн уузыг үнэхээр эзлэхийг хүсэж байлаа. Шалгалт дууссан байж болох ч асуулт ширээн дээр хിവэр байна. Тэр алнаас жаахан үлдэж хамгийн сүүлийн тааврыг бодож болох эсхийг асуув. Эфирийн 10 хоногийн марафоноос үүдэлтэй ядархайг огт мэдэрсэнгүй. Аль ч талаар батсан хугацааны хязгаарлалт толгой дээр нь буюу дарамт байхгүй болохоор тэр илүү хөнгөн мэдрэмжтэй байв. Аллан түүний шийдвэрийг хараад хэсэг хугацаанд үлдэхийг зөвшөөрч тэрхүү цогцог охинд чимээгүйхэн урам зориг өгөв. Хэдэн цагийн дараа Эфирийн эцэст нь өрөөнөөс гарчээ. Их сургуулийн хонглууд эзгүй хасан байв. Бусад бүх оюутнууд орондоо ухаан алдсан мэт унтаж байгаа биз. Шалгалтанд дангаарч төвлөрсөн хурцдмал байдлаас гармагцаа тэрээр сэтгэлээр унав. Дээр нь болоод буюу хорзонтой нь гэхэд тэр граффитигаар ирээрээ ширээ болсон дотор байрны хаалга болон хүйтэн орон руугаа хайж байгаа бололтой. Энэ нь досонд хайхалтай дүүч чижээр цааран болон даж хөөхий охины хувьд аз болоход түүнийг хүлээж буй найдвартай найзууд байжээ. Тэд энгийн иргэдийн төлөөлөлтөйгөө альжаалаа тайлахаар шалгалтын танхимын гадаа майхсан хонож байв. Ядарч бас сэтгэл хөдлсөн Эферен нүжимс туслуулахгүй байж чадсангүй. Тэд түүнийг тайвшруулж дэмжлэг үзүүлв. Гэвч тэд бүх хүн хүлээлгсэн хэмээн өнөөдрийн тооцоог түүнд өөрүүлж тэрхүү сайн санаагаа буцааж орхив. Шийдэгдэхгүй мэт санагдах зүйлийг эцэст нь бодож олохын тулд Эфренд хэд хоног хэрэгтэй болжээ. Эцэст нь тэр гоо үзэсгэлэн болон манаг харах утга учиртай нээлтийг хийв. Бүх шалгалт өндөрлсөн болохоор ирэх хэдэн өдөр амархад зориулагдах болно. Их сургууль аялал төлөвлөж байгаа тул бүгд үүнийг
түүнийг тест ядан хүлээж байна. Жүжигтэй хамт нэг аяа кофе уух зураа эфирийн өмнө тууж байсан хамгийн шитэг Манагийн туршлагаасаа бодлоо салгаж чадахгүй байв. Дараа нь Жужи од болсон профессорын тухай зарим мэдээг хуваалцжээ. Сүүлийн шалгалтын асуултаас болж Дикузангийн хувьд бүх юм галзуу саляатай болсон байв. Тэр яг нарийн ширийн зүйлийг мэдэхгүй ч тэр залууг хөөгч арал руу дуудсан бололтой. Нэрнээс нь харахад энэ бол газрын гадаргаас дээш 2500 метрийн өндөрт мөнхийн хөвж байдаг арал юм. Тиймээс энд Магенарын нийгэмлэг буюу Манагийн инженерийн нийслэл оршдог. Хүмүүс энд дэлхийн бүх мэдлэг Мана төгсөрсөн байдаг гэж ярьдаг. Хөөгч арал нь дэлхийн системийн нөлөөнөөс ангид бие даасан бүсэд тооцогддог. Амьдралаа мэдлэг хөөцөлдөхөд зориулсан Магенар тийшээ тэмүүлэх нь гарцаагүй. Тэдгээр Магенар Мана цамхагийн улирлын шалгалтын сургийг сонсоод Манагийн шинэхэн туршлагыг бүгд магтан сайшаажээ. Профессор Дикузан Манагийн ариун газар гинэгхэн халуун сэдв болон хувирав. Үйл явдал улам эрчимжиж эвзэгтэй мөч ойртож байна. Дараагийн хэсэгт бүх зүйл эрэрэг хийн. Дараагийн хэсгийг бусдаас төрүүлж хамгийн ихэнд үзхийг хүсвэл дэлгэцэн дэх төрийн банкны данс руу 5,000 төгрөгийн хандив хийгээрэй. Тэгвэл дараагийн хэсгийг тань нин даруй гайхаж үгүй. Таалагдсан бол зайг дарж сууг 100 маань заавал бүртгүүлээрэй.